Сайн байцгаана уу манайхаа Little Man podcast-ийн ээлж дугаар эхэлж байна. Ивент итгэгч Голомт банк. Ивент итгэгч Ice Mark. Ивент итгэгч Fifiron. Ивент итгэгч Орхон Beauty Salon. Хамтрагч Happy Family. Хамтрагч Мадам Цэцгийн дэлгүүр. Хамтрагч Univision. Энэ дугаарын зочноор дуучин УК-эгч маань хүрэлцээрсэн байна. Сайн байна уу та? Сайн узлаа. Намаа подкастыг үзэж байгаа бүх үзэгч нарт нь бас өөрөө эргээд үзэх өдрийн бас мэндийг УК-т хүргэе. За, өнөөдөр хоёулаа болохоор завгүй ээжээс заавал суралцах зүйлсүүдийг үзэж байгаа ээжүүдтэй бас хэлж өгнө. Тэгээд ерөөхдөө уран бүтээлч ээжүүд ер нь ар гэрийнхээ амьдралыг яаж зохицуулдгийг, хүүхдүүдэд яаж ингээд цэцэрлэг сургуульд зөөдгийн гэдэг маш сонирхолтой байгаа. Тэгээд УК-эгч маань ерөөхдөө яг хүүхдүүдэд ингээд ил гаргаал те за би имиж ингэдэг шүү тэгдэг шүү гэж ярьдгүй болохоор ээжүүд маш их сонирхдаг юм байна. Тийм байна. Тэгээд өрсөн. За хамгийн ихний асуулт. Ээж болох мэдрэмж хамгийн анх ээж болоод ямар мэдрэмж төрж ийсэн? Яг тийм хөөрхөн гэдэг үгийг нэг юм зүйрлэшгүй мэдэрж байгаагүй мэдрэмжийг бол хүүхдээс авч исэн. Тэгэл нэг төрөөл гараал ирэнгүүт мэдрэмж ингээд надаас ингээд дахиад хүн урагчлаа. Тэгээ ямар гоё юм бэ гэл тэр нөгөө нэг анхны дуу хоолой байдаг шүү дээ. Тэр нь ингээд тэр дуу хоолой нь ямар байх бол гэж айгүй их ингэж төсөөлж боддсон байлээ. Миний хүүхдийн дуу хоолойны өнгө гэл магадгүй би тэгээд өөрөө нэг юм дуу хоолойноос юм мэдрэмжийг авдаг төрлийн хүн юм шиг байна. Тэгээ надад бол хамгийн төрүүлээд мэдэрсэн мэдрэмж юм хөөрхөн тэгэл дуу хоолойг ингээд гэтэл нэг ингээд нэг эрхэлдэг янзгалдаг нэг хэсгүүд байдаг шүү дээ. Тэрийг л олон дахин сонсоод байхаа аймаар. Тэгээ ядж хат манай хүүч юм болохоор ерөөсөө уйлдаггүй. Тэгэл зүгээр нэг мөөмөө идж байгаа нөгөө чимээ тэгэл хөхнөөсгүй гарч байгаа ингээд нэг чинрэл тэр ингээд нэг солирдаг мэдрэмж байдаг шүү дээ. Тэрнийх гоё гэдэг гэж хэлээ. Тэр нөгөө би яг сая наашаа ирж байхдаа яаж мэдгүй ингээд хүүхдийн мөөмөө идж байгаа тэр чимээ гинт ингэж санагдаад сая. Тэгээ би яг бодсохгүй. Энд ч хөөгч чинь гэж байдаг юм. Дахиад хөөгтэй болгох хүсэж байгаа байх та. Холоор надаас болоо. Тэгсэн яг тэр нөгөө хөөхд ингэ том болох үйл явцад тэр нэг жижиг мэдрэмжүүдийг бид нар мартчихдаг юм байна л да. Тэгээ яг ингэ гинт ингэ зурс хий толгойд ингэ орохоор нэх хөөрхөн санагддаг. Тэгээ тэр үнэр нь байна. Хөөхтийн үнэр байна. Тэгээ та яг ингэ төрсний дараа хөөхтийнхаа царайг харсан чи яг ингэ амар хөөрхөн харагдчихсан. Аюу хөөрхөн ингээл харагдсан уу? Яг ихний тэр нөгөө нэг улаан нялцраа юу бол ингээд хурдан цэвэрлчих юмсан арьсан хурдан нэг ургаж төлчөөд энэ гуужаасаа гэл ер нь бол яг тийм мэдрэмж бол бас нуулгүй байл гэхэд ясаа хизээний хөөрхөн болох юм болоо гэл тэ. Гэтэ тэр нөгөө хөл болоо тэр нөгөө гарна. Oh my god. Тэр хэсэгтэл яг нэг хөр хоолж явах үед ингээд нөгөө нэг ингээл хоолоо мэдрэл ингээл дараал нэг юу гаргадаг ш тэгэл ингээд шуналтаж үдэл. Тэгээ тэр хэсгүүд нь бол хөрхөн. Тэгэл яг нөгөө 7 хоноо 14 хоноо харцсан тогтоол эренгөтстэй нэрээ юм ярилцмаар санагдал. Тэгээ ер нь бас нөгөө нэг хүүхдтэй болохыг одоо юу гэдэг жоохон бахаас бол би хүүхдтэй болвол би нөхөртэй болвол гэл нэг мөрөөддөг төсөөллүүд гэдэг шүү дээ. Тэр төсөөллүүдээ ингээл яста минут секундээр нь за би ийм л хүүхдтэй болох байсан байна. Би эрэгтэй хүүхдтэй болох байсан юм байна. Ийм нөхөртэй болох байсан юм байна. Одоос яаж гоё амьдрах уу гээл те. Зөв ер нь бол нэг хүүхдтэй болоод ирэхээр хүн чинь яг амьдралаа илүү их нөгөө үнэтэй бас одоо цэгнэж тэ нэг альва болохгүй зүйлүүдийг алгасах одоо сайн эхнэр сайн ээж тэгээд өөртөө зөв хүн байх гэж ер нь нэг айгүйх нэ эргцүүлж бодож төсөөлж тэгэл тэрнийхээ төлөө тэгэл ер нь бол хүүхдтэй болоход бол миний хувьд бол амьдралд одоо яг л хүсэж хүлээж исэн тэр УК юм шинээр төрсөн юм шиг надаа санагдчихсэн. Тэгээ мэдээж охинтой болоод ирэхэл охин том болоод охин бол маш өөр байсан. Маш шаардлага өндөртэй, уйлдаг, юм шаарддаг, нэгдэг.
баян гişээ заагаал тэг гэл тэр нь бол би бүр ингээд дуртай өөрөө ингээд санаачлаад юу хүсэж байгаагаа илэрхийлж байгаа тэр илэрхийлэл надад бол айгүй гой зөө минь яах юм ихтэй ийм л хэрэгтэй гээл те. Тэгэл яг нэг ажлын ачаал ихтэй яг юм стресстэй үед бол нөгөө хүүхдүүдийн одоо тэр нөгөө уйлах юм шаардах нь ингээд хүлээж авахд өөрөө би нөгөө өөрийгөө ингээд блоклоод тэрийг айгүй анзаараад тэр нь өөрийгөө айгүй зоож байгаа. Дээрээс нь давхар нөгөө хүүхдийг бас нөгөө юу хүсэж байгааг нь өмнө ингээл дандаа окей гэж хийжсэн нэг нь за өөрөө тэгэрэг өнгөт наа гэл орлонгууд яг гэрээр дөрөм яг юм стресстэй хүмүүс олонгууд нь за би дараа чи одоо энийг хиймээр байгаа юм ин хурдхан хийгээд өчвөл би ч стрессдгүй тэрүүгээр байгаа хүмүүс ч стрессдгүй юм байна гэд. Тэгээд нөгөө хүүхдүүдийн шаардлага бол надад намайг өөрийгөө засахад бас нөгөө хүүхдүүдийг юу хүсэж байгаа бол тэр хүн чинь хүн гэдэг утгаар амьдарч байгаа штэ. Тэрнээс одоо юу гэдэг миний хүслийг биелүүлэх гэж миний зорж байгаа зорилго миний хайрыг төрүүлэх гэж тэр хүн бас төрөөгүй. Тэгэхээр би аль болох өөрөөсөө тэр мэдрэмжээ хоошин тавиад за яг одоо өгсөж байгаа юм нь одоо өгчий дараа нь хэлэх юм хийлээгээл тэгэл ер нь охин хүүхд бол намайг илүү юм зөөлөн юм түлээцтэй охин хүүхдүүд чинь яг нөгөө өөрийгөө олоог байхдаа бүр маш шаардлага өндөртэй дураараа эрэгтэй хүүхд болохоор ингээл айгу хүлээцтэй тэгэл гомдоол нүдэнд нь нулимс цэлэгнэл гээ тэгэл манай охин чинь болохоор одоо би ингээ baby sisterтэй охин дүүтэй болмоор байна. Манай сүбэдэ ах намайг ингээд амар дээрлэлдэг. Намайг ингээд төгсөн юм хийж өгдөг надад хайргүйгээд түлхдэг. Тэгэхээр би охин дүүтэй болох юм бол хайрлал ячмаар надад дүүхч гэсэн чинь эрэхтэй ах нь ингүүдээ чи дүүтэй болвол чамайг ээж авч тоохгүй. Яг нэг тэгсэн би хүүгээ айгаа өрөвдөд бас яана тоохгүй гэдэг нь ээж нь аав чамаа тоод штэ гэсэн чинь та нар чинь дандаа л ингүүдэ гэдэг штэ тэгэл намайг дандаа л хамгийн сүүлд нь унтуулдаг намайг дандаа хайрладаг ингүүдэ дандаа хайрладаг штэ гэл тэр нөгөө өөртөө мэдэрч байгаа мэдрэмж айгүй эрэхтэй хөлтөө тийш нөө гомдож тониж илэрхийлдэг юм байлээ. Тэгэл тэрэн дээр нь бас бодолцоол аль болох нөгөө тэгэл ахын төрүүлэл хөвчлэн яах вэ би нөгөө массаж хийж унтуулдаг байхгүй нөгөө хөлөнд нь массаж хийхээр ядаж нөө дархлаа сайхан амар би өөрөө хөл би бүр энэ тэндээс нь ярьж байна. Миний хөл өвдөд манай нөхөр надад массаж хийж өгөхөр би үнэхээр гоё амардаг тийм юм хайр өрөөд унтдаг байхгүй. Тэг яг тэр мэдрэмжийгээ манай нөхөр болохоор хөлөнд нөгөө гिचтэй болохоор тийм массаж бол хөсдөг гэж хөлөөрлээ. Тэгээд би тэр хоёрт массаж хийнгөт нөө төрүүлж хийлгэсэн амар хожж байгаа юм шиг мэдрэмжтэй нөгөөдхийгөө чи байж одоо чамдаа гэж хунтан штэ би төрүүлээ унтаадах гэж хоорд харгалтал тэл за өнөөдөр би тэгсэн чи маргааш тэрийг тэгнэ гэд маргааш нь би өөр тоглолттой ч юм уу жоохон тэр хоёрыг унтсны дараа харахаар яг нэг хэл хатав чи өөрчиг тэр сүбэдэд хийсэн өнөөдөр хандад хийх ястай гэ тэг хийхгүй ахт нь хийчихье гэнгүүт ингээд хөнжил дотор ороод аль хэдийнэ уйлж болцсон яа тэгэл тэр мэдрэмжүүд нь бол айгуу хүн жоохон хүүхэд хайрлагдахын төлөө юмыг өөртөө татах хүссэн зүйлээ өөртөө авахын төлөө тэмцэж байгаа тэр тэмцэл нь надад буцаагаад би ч гэсэн одоо амьдрал дээр одоо уйлж унчихгүй ч гэсэн өөрийгөө нэг илэрхийлэх юм нууцлагдмал биш зөв илэрхийлж яах нь ингээд ямар гоё юм бэ гэж массаж хийж явахдаа жинхэнэ тэнцэн нэг амьдрал эрх зүйлэл хүүхдүүд амьдралыг үнэлэх өөрийгөө хайрлуулж байгаа тэр мэдрэмжүүд бол үнэхээр гоё санагддаг шээ. Төрөө нөгөө яг айлын томоод нэг тийм хайрлагдахгүй байгаа ч юм шиг тэгсэн мөртлөө хайрлж л байгаа шүү дээ тий. Тэгэхээр нөгөө би тэгэд санаандгүй байдлаар тийм үйлдэлүүдээ гаргацтай юм шиг байгаа. Тэгээд одоо яна одоо өөрийнхөө тохоо нэг ярьж байгаа гэх. Одоо ингээд подкаст үзгээр хүмүүстэй чи ч өөрийгөө л яа. Тэнгүүл энэ нөгөө бодиж чи нэвтрүүлэг юм чинь чи. Бодиж чи болохоор ингээд хаяа ярьчдаг шүү. Уучлаарай гэхгүй. Манай хүү бас саяхан яг тэгсэн байхгүй. Чи надад хайргүй л эцтэй. Угаасаа ингээл уйрал гээл байдаг үсттэй. Яг нөгөө монжуулсан юм шиг мэдрэмж чинь нөгөө би яг ингээд бас цээжин ингээл тослоод тэнгүүтлээ ингээ харангуулыг унтах цаг хөлж идэх байхгүй. Тэгэхээр дүүгээр ингээ хэсэг тосолж агааг заа нэг болсон. За даа. Тэгэхээр их тийм мэдрэмж авдаг баг. Зарим хүүхдүүдэд ингээд
сэтгэл зүйн юм нөгөө тийм дарамт ч юм уу тийм үүсгэж идэг гинэ. Тэгэхээр магадгүй энэ талаар ээжүүд мэддэг байх юм бол энэ доор комент хэсэгт бас бичээрэй. Ингээд хүүхдүүдийн ингээд гомдлоод идэг нь юунаас болдгийг гэдгийг илүү нөгөө сэтгэл зүйч ээжүүд мэддэг бол бичээрэй гэж хүсэж байна. Ээж босны дараа уран бүтээлч ингээ хүний хувьд ямар ингээд өөрчлөлтүүд гарсан бэ? Тэ маш завгүй ингээл та чинь ингээл тээж ахтаа л ингээл уран бүтээлээ хийгээл, тоглолт хийгээл, тайзан дээр дуулаад явжсэн шин. Тэгээ ингээд ээж босны дараа өөрчлөгдсөн үү? Миний хувьд болохоор харьцангуй за мэдээж нэг 30-наас өнгөрсөн ханаа төрсөн. Хоёрдугаарт би чин дээрээ бас 3 ихчтэй, ээж маань 6 хүүхэд гаргасан. Тэргээл нөгөө хүүхэд өсгөж боожвол хүүхэдтэй байхдаа хэрхэн ажиллах талаар л дадлагаа одоо туршлага харж исэн. Одоо ээжийн зөвлөгөө энэ төр бол одоо хүртэл манай ээж ажиллаа хийгээл баг байшин барилга барих гал явж байгаа. Тэнгөт ер нь төрж байгаа хүн за мэдээж нөгөө гамаа бас маш барих хэвээр, сайн барих хэвээр. Дээрэс нь завгүй ээж гэхээр миний хувьд бол завгүй байж байгаа нь гэр бүл тэ ээж аавын одоо асрамж, хадмуудын оролцоо ер нь яг жишээл манай гэр бүлийн хувьд гэх юм бол надад ажлын санал орж ирэл за ийм ажлууд орж ирлээ гэд нэг гэр донд нээлттэй ярилцаал ээж аваараа яриад тий ээж рүү яриад хадмууд руу яриад за ийм ажлыг ийм сарын хугацаатай ийм төлөвлөгөөтэй байна энэ хугацаанд хэдлээ одоо хин нэг нөхөх юу болж гин гэж шаардлагатай болж байна. Тэгээ бүгдээрээ оролцоол тэр утгаараа л би заавал тэрнээс өөрөө ядартлаа тий ингээл дургүй юмаа хийгээд явбал мэдээж хүн чинь ингээл хэцүү хүүхдүүдээс чухал. Тэгэхээр энэ бол нөгөө завгүй ээжүүдэд мэдээж арт нь одоо гэр бүл нь дээрээс нь дуртай юмаа хийж байгаа болохоор би ер нь өөрөө ингээд цаанаасаа маш их энергитэй ирч хүчтэй болоод хайр ундраал таарлцсан хүн бүгд ингээд хайрлал уурал ингээд хэцгээ гээл. Тэгэд нөгөө тэр зам байдал манай нөхөрт таалагддаг болохоор миний дуртай юм яг дэмждэг. Гэртээ ингээд за ингээд хэсэг амраа одоо ингээ гэд гэртээ суухаараа би ч ингээл киноч үзсэн дуу сонссон юм аач гэсэн одоо би ингэмээр би тэгмээр тэгчмээр ийм тал гэл ингээд чивэр ажиллажсэн юм байна гэд. Тэгээ айгүй ер нь ингээл айгүй ингээд хүсэж байгаа зорж байгаа юм ингээд гарч ирээл тэрэн дээрээ ингээл ста ам оролдаал шаржигнол байдаг болохоор наатаа хэрэгжүүлсэн дээр юм. Тэгээ мэдээж нөө хэрэгжүүлэхгүй болохоор маш их ч байх уу. Зам байдал ер нь ингээл муудаал хийхгүй байгаа юмаа хүссэн зүйлээ хийж чадахгүй хар хүн чинь ингээл зэврээл ингээл муудаад байгаа юм шиг мэдрэмж бол надад амар их төрдөг. Тэгээд тэхгүй болохоор би барыг шүн нойргоо болоод хийхгүй байгаа юм хийхгүй болохоор ингээд би ч одоо ингэн гिचээ тгээгүй ямар арчаагүй доож өгөө юм бэ гээл тэгэл нэг юм жижиг юм дээр ч гэсэн ингээ бараг л сарын тэмдэг ирсэн юм шиг юм л аашлал. Тийм үү чи ажиллаа. Яа гар найзтайгаа уулзгаа. Гэхдээ найзтайгаа уулзмааргүй ингээд найзтайгаа уулзахтаа ч гэсэн нэг юм шин юм хийгээг болол надад нэг юм ярих байхгүй. Нэг л уйдгартай санагдал. Тэгээ бараг л нэг цоо шин дуу олж сонссныгаа хүртэл энэ дуунаас авсан мэдрэмжээ, энэ номнаас авсан мэдрэмжээ, тэр тоглолтоос авсан мэдрэмжээ ингээд шинээр ярилцаад байх надад маш сонирхол. Тэгэл ингээд яг байх юм бол ингээд би баг айгу чимээгүй, стресстэй тэгэл ер нь бол тийм болчтой. Тэгэхээр би ер нь би ч байх бай. Ер нь яг над шиг төрлийн ээжүүд бол яг нөгөө ард гэр бүл байж иж тэгээ мэдээж тэр нөгөө тэнцвэртэй би нэгээ дэмжиж иж ер нь бол орчин үеийн гэр бүл гэх юм уу илүү би нэгээ дэмжиж хүүхдүүдээгаа бас дэмжиж туртай юм дургүй юм ийг хийлэхгүй жишээлбэл манай хөө жишээлбэл гурилны харшилтай гурил буюу нөө цардуулын харшилтай тэгээ ер нь өөрөө пицца нарийн боо идэх бүр маш их дуртай. Тэгээд ер нь тэр нь ингээл хидэд байх юм бол цаашаа ингээл хүндэрнэ гэл явж байгаа. Гэхдээ тэрийг нь одоо яаж аргалах вэ гэж жишээлбэл манай хүүхд пицца идэг гэл тэнгүүдгүй чи сая энэ 7 хоног пицца идсэнгүүд амар юм гомдож ирэл тэр нь жишээлбэл ингээд баг өдөржингөө надад ийм стресстэй болчихно. За өнөөдөр пиццаг нь авч өгөө. Хүн ингээл хөсчил яах ямар дандаа идэ гэж байгаа юм шиг. Яг өөр бусад үед нь янз янзын хоолнууд байж байгаа. Гэхдээ ихэнхдээ
одоо дуртай юм ганц пицца ганц чипс чигээд тэгэл болохгүй гэхэд чи дандаа л миний ингээд өсөж байгаа юмыг болохгүй гэлээ гээд. Тэгээд жишээлбэл тэр өгнүүдээс би нөө айгүй их юм дарамт тээлт авч те. Одоо яг нөө хайртай хүмүүс ингээд нэг юм өсөж явах тэрийг нь боль гээл хэлж хэрч. Би хизээ пицца идүүлсэн бол хизээ чипс идсэн бол уг нь бол зөвөр сургууль дээр идээд үзсэн. Сургуульд харж яхад нь одоо авсан хүн нь ч юм уу ингээд аваад өгцөн. Тэгээ ер нь бол гаттай ундаа уулгаж хөвшүүлээгөө. Тэгэл тэнгуут яг эмээ тэр нэг фанта угаад үзсэн. Тэгээ тэрийг ингээд өгүүлээд байгаа болохоор яа энэ тэр боломжийг нь л анханаас нь болгоодгүй гэж. Тэгэл анханасаа даамсаад үзсэн чипсийг нь болиулах гал те. Тэгэл би ч гэсэн ингээд гой дуу хөгжим сонсох гээд хахад тэрийг нь хориглал клабд орох гээд хахад тэрийг нь хориглоод байгаатай бүр ингээд адилхан. Нөгөө юу байдаг гэдэг. Хорих тусам тэмүүлээд идэг штэ. Харин тийм тэрийг ингээд хөөхд бүр ялангуяа тэгээд мэдээл байгаа. Тэгээд өөр юм санал болгоод ингэнгүүт тухайд ингээд санал болгочихж байгаа. Тэгэл за окей гэд. Наад чи тэрийг гүйцэхгүй штэ гэл. Тэгэл окей. Тэрийг 7 хоногт хэдлээ нэг л удаа. Тийм яг гой дуртай үедээ гэл бусад 5 үед нь бол ингээл мэдээж ясаа яж. Тэгээ тэрийг нь бол үнэлэх хэрэгтэй. Тэгээ амаар байгаа зүйлийг нэг удаа та гэдэг шиг. Тэгэл ямар ч байсан яг миний хүүхдүүд гэхээсээ илүү би бол хүүхдүүдийг яг юм хүнээр нь одоо ямар ч айлтлын ямар ч одоо сурлагатай одоо ямар ч хүүхд байсан бүгдээр л яг тэдэр маань хүн болох гол бид нар шиг өсөл мөрөөдөлтэй зоригтой амьдрал жаргалтай зөв зүйтэй байх хэвээр. Тэрийг нь бид нар л зөвөр хөхүүлэн дэмжиж хайрлаж өсгөх хэвээр. Энэ бол бидний нэг их орондоо гэх юм уу энэ төрсэн газартай амьдарч байгаа орчиндөө хийж байгаа миний чиний та бидний хувь нэмэр. Тэгэхээр миний хувьд бол хүүхдүүд бол бүгдээрээ л яг л хүн гэдэгт харах нь надад амар сайхан байдаг. Тэгэхээр хүүхдүүдийн хувьд угаасаа нэг амттай зүйл ч юм уу нэг тийм нэг юм дүрэн байх угаасаа цаанаасаа хэрэгтэй юм байна л да. Хүүхдүүд өөрсдөө хэмжээ дамжаагаа мэдгүй хийдэн. Тэгэхээр танаа гэр бүлийн хувьд бол 7 хоногт нэг тийм өдрийг зохион байгуулдаг юм байна. Тэ? Тийм ээ. Үнэ. Бусад ээжүүд маань ч гэсэн бас санаа аваараа ерөнхийдөө л яг юм нэг тогтсон өдөртэй байх нь маш зөв юм байна. Өмнө бас ярилцчихсэн ээжүүд бас тогтсон өдөртэй байдгаа. Тэгээд тэр өдөр нь ингээд бүр ингээд хүссэн бүх юм ингээд идүүлдэг гинэ. Тэгжээж хүүхэд тэрнээсээ ингээд ханаад бас амар аз жаргалтай болоод тэгээд дараагийн тэр өдрүүдээ ингээд хүлээгээд тэр хоорондоо ингээд юу ч идэхгүй тэсвэр чад төвчээртэй болдог гинэ. Тэгээд хүүхдүүд чинь гэхдээ нэг өрөвдөлттэй шүү дээ. За өнөөдөр чипс иддэг өдөр гингүүт тест магнаа харагтал баярлж баярлаа тий. Үнэг ганцхан муу чипс бол миний одоо тэгж хийсэн юм тэгж үлэхгүй. Тэгэл тийм одоо гутал хувц гэл яг надад л гоё харагдаж байгаа юм л да. Тэнгүүт стейжин чамстай тийм өстой хоёлаа ингээ гэл тэнгүүт би тийм бодоогүй байсан шүү дээ. Яг надад юм өсвөл гээд байгаа юм. Йоо би ч өгөн тэр чинь ингээл тэ заастаа манай хүүхдэд энэ яг гоё харагдах юм байна. Сайз хэмжээгээл бүх юм ингээл болгоцсон багт тэн дээр ингээл нэг баярлахгүй. Тэгээ зүгээр л чипс энэ ганц ундаа гингөтстэй. Дэлгүүрт өсөж үсээ тэнгүүт бас л ийм сонин эрхцөөл сонин юм байхын. Тэгэхээр одоо хизээ тэр гутлыг авахгүй те тэрийг би ямаар ань гээл бид нар бол би бол ер нь яг юм материаллыг юм гутал хувцс машин тийм дээр ингээл баярлж баярлаагүй ер нь жоохон бахасаа л те ингээд материаллыг юм дээр айгүй их баярлаг. Тэнгүүт манай хүүхдүүд эсрэгээр айгүй л юм хоолн дээр айгүй их баярлдаг. Тэнгүүд бид нар ер нь маа нөхөр хоёр ер нь нэг хоол хүнсэн дээр айгүй одоо нэг цензуртай байгаад тэрэн дээрээ бас ингээ баярлалаа тийм боллоо. Ингээд маа нөхөр болохоор илүү нэг фитнес төрлийн хоол. Би болохоор илүү нэг баг идэх дуртай. Манай хөөч болохоор ингээл бүр зажлахгүй. Гэхдээ миний хүү ингээд зажлах хэрэгтэй байхгүй ингээд тэгэд нэг хүүхдийг юм идэж яхад нь бас ингээд тайлбарлаад тахаар айгүй хэцүү тэр чинь нэг юм идэж яхад хүн юм яриад тахаар нэг сэтгэл зүй бэлэн биш нэг юм мухаа мэдрэмжтэй болтой шүү дээ. Тэгэл тэгүүлэхгүй бол минийхээ одоо минийхээ ингээд таалаа зажилтаа гэл өөдөөс нь
Мами би тэгж хэлмээргүй шүү дээ гэдэг. Тэгээ заа гэл. Тэгэл өөдөөс нь болж л өгөл хараад заажлаа. Төөх юмдаа одоо нөө шүтэндөө нэг аппараттай болохоор ийм сайхан заажлаж чадахгүй. Манай охин болохоор л тас ямар ч асуудалгүй хөөх ингээл хэвээр. Сүбэдэ бараг л над шиг бараг нэг ихнэр шиг ихч шиг имээ шиг ингээд сүбэдэ ээж чам тэгж хэлээгүй юу? Чи тэгж заажлгээд байгаа юм биш үү гэх юм. Ингүүдээ чимнээ чи. Манай охин болохоор имээ нөгөө наа. Ерөөсөө юу гарган тэрийг айгүй сайн тогтоочтой. Яг тэрүүгээр ингээл хэрэгжүүлэл. Тэгээ сүбэдэ ингээл наа гэдэг. Сүбэдэ. Ама чими жиндэ чи. Ингүүдээ. Насны хувьд ч бас ойролцоо штэ. Тийм хоёрхан насны. Тэгэхээр хэр ингэж ийн хоорондоо ер нь ер нь тийм манай охин бол өстө маш их хүчээг өгөхгүй. Нэг хэсэг баг 4-5 нас шилжихтэйгээ ахтайгаа гэрлэн гэж тайраад. Савж ургагаал чи миний түү юу яриад байгаа. Савж. Тэгвэл нөгөөт нь өөдөөс ингээл тэрвэрээ. Намар инээстэй. Гэхдээ энэ чи ах нахгүй гэсэн чинь би тэгээд натаас сүбэдэгээс өөр хүн байхгүй шүү дээ. Ишээ та төрсөн ах トゥ хоёр болохоор сууж болохгүй. Би тэгээ хинтэйгээ суух юм бэ. Тэгээ нөө эрэгтэй хөхт нөө цэцэрлэгийнх нь хөхт эрэгтэй хөхт ирэнгүүт ингээд сүбэдэр ингэж харангуйтай нөгөө хөхт рүү ингэж харж бараа нөө үйлчлэл яг нэрийг би л анзаарч байгаа л та. Тэр амар инээдтэй байгаа чинь нөө ер нь охин хөхтийн бодол юу бол анханасаа ойлгомжгүй бүр санаа зовоотлоо. Яаж вэ? Одоо ингээл ийм байдаг гэсэн. Охин хүүхэд ер нь за охин жилтгөө хүүхдүүд ихэвчлэн нөгөө ээжээсээ гоо зүй мэдрэмжийг авч өсдөг гинэ. Тэгэхээр танаа хоёр бол миний бодлоор амар авж байгаа хаа. Тулгаж байгаа. Манай хоёр ч нөгөө тоглолтод гарч марахад бол байнгын бүрст гоё харагдаж байна гэл. Гэтэ яг би нөө сенсацтай л да. Нөө гарч марахта миний энэ ямар тэр ямар гэл. Нөө асуучин. Тэгэл асуу гарч ийс та. Манай хүүхд гоё нүсчий гэл. Манай охин болохоор ингээл харж байгаа шууд намайг тэрэлчихсэн. Гоё харагдаж ингээд. Тэгэд ер нь бол яг тэр нөгөө гадаад бас өнөр тэгэл нэг хоол хүн сэдэж явахтай нэг байнга нөө би бинээсээ ингээл асуувал хамааралтай болохоор тэр чинь ингээл цааштай ингээд нөгөө юутай болчихно. Тогтцсон юм заншил болчихно. Тэгэл гарах гингөт за үнсээ ер нь бол бид байнга бибинийг гарахтай нөө үнсдэг. Тэгэнгөт үнсийг л пижигнэлдэж гүйж харчаа юу үнсээ. Гай. Манайг болохоор ингэдэг нэг хөөх. Би тэрий нөгөө нэг бас хараа гарахаа гэдэг туртай. Тэгэл ингэдэй болохоор яг байнга гүжрэл одоо жоохон нэг жин ихсэн тэрнгөт миний жоохон нуруу өвдөг юм янз. Тэгэнгөт тэр ингэдэгийн юу боллоо айгуу нэг хувц өмсөд гарахт нөгөө тайлбарууд нь чи энийг өмсчөө тэр чинь илүү гоё юм. Чи одоо ажил хийх гэж байгаа юм уу дуудуулах гэж байгаа юм уу эсвэл бэлтгэл хийх гэж байгаа юм уу? Чи ажил хийх гэж байгаа бол яагаад ийм ганган болцсон юм? Орой бараг оройтох юм уу? Тэр нэг цагийн хэмнэл үнд мэддэг болцсон. Вирусын эсрэг дархлаа дэмжих үйлдэлтэй Вифирон. Амьсгалын замын зочмог халдвар болон вирусээр үүсгэгддэг бусад халдвараас урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэнэ. Вифирон. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Та Голомт банкны бүтээгдэхүүн үйлчилгээ ашиглах бүртээ оноо цуглуулаарай. Бүтээгдэхүүн үйлчилгээ шинээр авсан харилцагчид 10,000 оноо. Харин онлайнаар авбал оноо 2 дахин өржигдөнө. Мөн төрсөн өдрөнд тохиож байгаа харилцагчид 10,000 оноо бэлэглэнэ. Та цуглуулсан оноогоор хамтрагч байгууллагуудын хөнгөлтийн купоноос сонгоо авах эсвэл сар бүр iPhone 15 Pro Max гар утасны суглаа авах боломжтой. Таны тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр. Голомт банк.
Үхэл сурттай зайг. Taste the richness, Richie. Одоо нэг ийм зүйл байгаа. Ээжүүд төрсний дараа ингээд зарим нь мэдээд, зарим нь мэдгүйгээр далд ч юм уу ил нөгөө сэтгэл готролд орж идэг гинэ. Тэр сэтгэл готролд хэр хүрсэн та? Ер нь хүрсэн үү? Би бол яг мэдэхгүй байна. Ер нь бол маш их ажилтай байсан. Дээрэс нь ер нь бол хүний сэтгэл готрол бол нэг хүн өөрөө сэтгэлээ гутраахгүй, эргэн тойрондох нөхцөл байдал, эргэн тойрондох одоо дарамтууд ч юм уу, эргэн тойрондох одоо нэг хүсэж байгаа хүслээ биелүүлж чадахгүй хаар хүн чинь өөрөө нөгөө тэгээ өөрийгөө ойлгуулж чадахгүй болохоор бусад хүмүүс өөрийг нь ойлгож чадахгүй болохоор энэ төр ер нь бол тэр сэтгэл готрол өртөх байх. Ялангуяа ганц бие ээжүүд юм уу, эсвэл нөхөр нь хол ажилтай ч юм уу, өөрөө л нөгөө бүх юмаа хийж байгаа одоо ээжүүд ч байх юм аа тий. Одоо тийм төрлийн хүмүүс илүү их өөрийгөө бусдад ойлгуулж чадахгүй, хэлж амжихгүй, яаж хэлхээ илэрхийлж чадахгүй байгаа, ярилцаж чадахгүй байгаа хүмүүс ч юм уу. Тийм хүмүүс илүү нөгөө өөрийгөө гарахгүй, хүсэж байгаа, хийж байгаа зүйлд нь дэмжлэг байхгүй, нойр дутуу, тэгээд эсвэл хүүхдүүд өвдөх, эсвэл өөрөө нэг ямар нэг юм өвдөх. Тэгээд тэрийг үзүүлэхгүй удаан явах ч юм уу. Яг тиймэрхүү төрлийн хүмүүс миний хувьд бол илүү сэтгэлд готролд хүртээд байгаа юм шиг. Харьцангуй миний хувьд болохоор нөгөө төрсний дараа яах гэд нөгөө дандаа гарын авлагууд, эргэн тойрондох хүмүүс тэгэл нөхөр маань бол бас айгүй сайн тэрэн дээр анхаарч амрах. Миний хувьд болохоор би өөрөө нөгөө жирэмсэн болоод төрж байгаадаа бүр маш их баяртай байсан болохоор айгүй сайн нөгөө гарын авлагууд тэгэл ээж нарын яриа. Гэтэ болж игэл нэг их ээж нар юм биш. Энэ бол миний хүүхд, би өөрөө юм чинь, би өөрөө бүгдийг болгох чинь ингээд шүн хідэн цагт төрс сэрсэн надад тэр нэхгүй. Тэгэл шээсийг хараад нөгөө нэг юу арс марсан нурчдээ штэ тий. Тэр мэрэнд ингээл өөрийгөө буруутгах чараа л тий. Тэнгүүд маа нөхөр хажуунаас харин аач ингэ нуурна шүү дээ. Угаасаа тэдээс тэдэн цагийн хооронд ингээл ингэчихэж байгаа бол анзаарахгүй бол дараагийн удаа ингээл анзаарч ийнэ тэрэгэл. Тэгээ юмнуудаа урьдчилан мэддэг, төлөвлөөд ингээд харчих юм бол харьцангуй тэр бол миний хувьд сэтгэл готрол өртөх нь юу юм ингээд. Ер нь бол маш олон гарын авлагууд байгаа. Тэгээд би сая баг өнгөрсөн 7 хоногт надад нөгөө навчин амж бид нар нөгөө хөршөд ахгүй. Тэгээд ном гаргасан гэд надад нөгөө номоо явуулаад харсан. Тэрийг бол би бас нэр шинэ ээжүүд, аавууд ер нь бас хамтдаа юм судалдаг байх хэрэгтэй. Яагаад гэвэл нэг эхний 3 жил бол яалтчгүй ээж аавууд харилцсан нөгөө бие бинийгээ нөхөж юу хүсэж байгаа, хүсэхгүй байгаагаа тэрийг өөртөөхөө төрхөн зур нөгөө эго тэ ажил юугаа зохицуулаад тэр чинь ажлын хууль дүрмэн дээр ч гэсэндээ шинэ аавууд ээжүүдийн цаг гэнтэр гэж нэг байдаг шүү дээ. Тэгэд тэр гарын авлагуудыг ер нь бол маш сайн уншиж явах хэрэгтэй юм шиг. Тэгэх юм бол миний хавьд сэтгэл готрал болон гэр бүлийн харилцан ойлголцол дээрээс нь шинээр төрж байгаа тэр хүүхдэд гэр бүлд аюулгүй зөв орчинд өсөх тий хайраар дүүрэн байх энэ бүх зүйл одоо нээлттэй сайхан сэтгэл готролгүй нөө эрүүл зөв гэр бүл байх. Хоёрдугаарт гэх юм бол за мэдээж нөгөө гинтийн жирэмслэлт те эсвэл хадмуудтайгаа харилцан үйл ойлголцох эсвэл өөрийнх нь гэр бүл одоо хадмуудыг болон хөргөнийг хүлээн зөвшөөрөхгүй байх, залуугаараа жирэмслэх энэ бүгдийг бол ер нь миний хувьд эргэн тойрондох хүмүүс шүүх ирэх байхгүй. Шүүгээд тэр бол та нарын амьдрал биш, бидний одоо хэлэх тэр юу биш. Аль болох тэр одоо юу гэдгийг цаг нь болоог байхад жирэмсэлж байгаа залуу охтууд, жаахан охтууд тэр бүгдийг бид нар хайрлахаас өөр сонголт байхгүй. Тэднийг шүүлээ, урмын хугууллаа гэд одоо тийм охтууд, ээжүүд сонсож байгаа бол тийм хүмүүс хүснээрээ хэлж байгаа үгүүдийг нь тоолгүй зөвхөн өөрийгөө болон хэвлийдэх хүүхдээ чийл хайрл. Тэр хүмүүсийн ямар ч оролцоо шаардлага хэрэг байхгүй. Тэр хүмүүсийн одоо тэгэл залуу
хитрхи залуу гарч ирэмсэлж ин хитрхи залуу гэр бүл болж ин гэдэг бол эн чинь бол цаанаас л зурагдж байгаа, цаанаас л хийж байгаа тавиланг бид нар шийдээд тэдний урмыг хугаллаа гэд ер нь бол хэрэггүй штэ. Илүү л харгас гэр бүлийг илүү хурцдмал байдалд хүрнэ гэхээс хойш ирж байгаа зүйлийг бүгдээрээ аль болох чадхаараа сайхнаар хүлээж аваад зүв зүйтэй байх юм бол одоо тэр төрхийн өмнөх сэтгэл готрол дараагийнх дээрээс нь хүүхдтэй хандах хандлагууд ч гэсэн шууд л баяр хүргийгээл хүлээгээд авчих юм бол энийг хүмүүс амьд хүн яаж хийж байгаа л сайхнаар хүлээгээл аавна. Тийм болохоор миний хувьд бол аль болох залуу гэр бүл тэгээ төлөвлөөгүй жирэмсэлт энэ төрөө болвол миний хар өөр хин нэгнэр шийдвэлгүйгээр амьд хүмүүс юм чинь тэр сайхан хүүхд ирж яхад сайхнаар хүлээж аваад сайхнаар өсгöd авах юм бол хүний амьдралд хүн шиг одоо хамгийн том хөрөнгө оруулалт бол байхгүй. Тэгээд тэр төрж байгаа хүнээ яг хайраар яг тэр хүнд сайн хүн болж хүмүүжүүлэхийн төлөө би бол мэдээж маш их мэрэж байгаа хичээж байгаа. Тэгээд тэр хүүхдүүдийнхаа төрлөө бас ялгаж сурах хэрэгтэй юм шиг надад санагддаг. Одоо урлаг спортын төрлийн хүн байна. Илүү их уран сайхан уран зохиол хэл язгуур төрлөөр хүмүүжих төрлийн хүүхдүүд байна. Илүү эсвэл одоо хаста нөгөө нэг ташуурдаж хурцлж явдаг төрлийн хүмүүс байна. Илүү оюун ухаан төрлөөрөө одоо төрдөг төрлийн хүмүүс байна. Тэгэхээр тэр нөгөө хийж байгаа зүйлүүдийг миний хувьд бол хүүхдүүдэд маш сайн анзаардаг. Юунд дуртай байна, яамаар байна. Одоо жишээлбэл манай хүү бол ном уншуулж ярилцаж хөгтөө юм ярьж инээж унтах айгуу дуртай. Ингүүдээ болохоор зүгээр орон дээр өнгөрөөл гимнастик хийгээл намайг хардаа гээл акробат иргээл бүр аюу хэцүү ингээл эн тэнд юм зогчих гал ер нь ингээл хөлмөл амар игүү хүүхнээ цолцсон. Манай хүү болохоор илүү тайван хөхрөлдөж инээлдэж ингээд ингүүдээ бол хизээч тэр үлгэр мүлгэрийг ярихгүй дундуур нь гэл хашгирч орж ирж үлгэр таслангоос байд. Ингүүдээ би өнөөдөр уншиж штэ гээл. Тэгэхээр тэрийг айггүй санаа нэг ялгаж энэ маань тийм, тэр маань тийм. Би болохоор яг нөө өөрөө хүүхдүүдээрээ жишээ авчлаа л та. Хүүхэд болгоо ингээд бүр маш олон төрлөөр өөр илүү одоо гинт хэрэг одоо цагтаа нэм шинжлэх ухаан танин мэдэхгүй төрлөөр өсөх төрлийн хүүхдүүд байна. Тийм хүүхдүүдэд илүү урлаг спортт манай энэ урлагийн эсвэл том математик санхүү гэл явуулах хоёр бол ингээл багаас нь маш сайн төрөлжүүлэл яг тэрүүгээр нь байх юм бол маш зөв эрэг зүйтэй одоо гэр бүл дотроо ч гэсэндээ тийм байхаар одоо хэл зүй уран зохиол язгуур урлаг гэл одоо уран зураг гэл өшөө бүр ингээл маш олон төрлийн цаг үед одоо сонгох хэрэгтэйгэр хүүхдүүдийг өсгөх хэрэгтэй шаардлагатай хэрэгцээтэй надад бол санагддаг. Тэгэхээр миний хаар айлын хүүхдүүдийг хооронд нь харьцуулахгүй одоо манай хүүхдүүд тийм юм илүү тэгэл загвар фэшнэр ч гэсэн одоо бүр тогоочийн мэрэгжилч гэсэн энэ амьдралд хүүхдүүдэд бүр эрэлт хэрэгцээ бүр маш их байна шүү дээ. Манай хүүхдүүд жоохон бахтаас хоёулаа л гал тогоонд баг аяга уугадаг хүн болно гэж манай ингэдэж сүгэдэ чи тогооч болно гэж нэг хэсэг айгүй хоол бүр жоохон бахтаа тэгэл хоол игээл аяга уугаад тоос оруулаад гинт нэг юм ч болно гээл тэгэл гинт нэг цагтаа болно гээл гинт би юу ихнэр боллоо ихнэр болсон зүгээр. Тэгээ би юу яг чам шиг ихнэр боллоо гэж манай охин шиг гэдэг шиг тэгээ ер нь бол хүн хүнд өөрийн байгаа байдлыг ерөөсө бидний л тусгал бидрээс юу харж ийн юуг хийж байгаа нь гой харагдаж ийн тэр бүгдийг ингээд сонгоно ажиглана харуулна хийн. Тэгэл нэг хэсэг бол манай охин бол дуучин болно гээл тэгэл тайзан дээр гараад би дуулахтаа дагуулж яваад тэнгүүт би ер нь чам шиг байц хизээж чадахгүй мэл би дуулах гэх гинт юм дуу хөгжим сонсгоо болж байлаа. Тэгээ би бүр яана би айгүй маш том хүн чи бол дөнгөж амьдраа 6 жил болж байна. Энэ хүртэлх хугацаанд хоёлаа миний чадах юм байгаа. Чинийх бүр харин чи 6 жил амьдарч байгаа гэхэд ертөнцийг дэндүү гоё таньж миний охин чи бүр энэ олон хүмүүсийг чи ингэж хараад өөрийгөө ингэж төсөөлж ин гэдэг чинь чиний талгаач амар сайн ажиллаж ингээл хилэнгөт
миний толгойн дээр ажиллахгүй би өөр юм дээр толгойгоо ажилламаар байна гэл. Тэгээ гих мэдчлэн тэгэхээр нөгөө би түрүү юу ярьжсэн бэ гэхээр илүү залуу гэр бүлүүд илүү салж байгаа гэр бүлүүд тэгэл нөгөө хүний амьдралд ийм шилжилтийн үеуд маш их байдаг гэсэн тий одоо 10 насны 20 насны 30 насны 40 насны гэл би ч одоо 40 насны шилжилт юм. Тэгээ миний хувьд бол яг ийм насны шилжилтэн дээр бол илүү би их ийм готрал гэх юм уу готрал гэх нь одоо хаашаа шилжилтийн үе дээр би дараагийн 10-ндаа одоо юу хийнэ? Би энэ 40-ндөө юу хийж бүтээч вэ гэл те. Энэ 30 нас масан дээр би ч бас айгүй их хямардаг. Тэгэл ер нь өөрийгөө би яг 30 нас хүрэх үедээ бол би өөрийгөө хүнтэй суухгүй, надад тохирхон энэ хорвоо дээр байхгүй, намайг ойлгодог хүн байхгүй гэд. Одоо тэр нь бол миний одоо готрал агаад нь шүү дээ. Тэгэл эргэн тойронд хүмүүс ч ингээл чи хүнтэй суухгүй бол бүтэхгүй гэл. Эсвэл чамайг ийм байх юм бол хүн чамайг тоохгүй гэл тоохгүй ч чамтай таарах хүн байхгүй гэл те. Тэнгүүт ингээд ийм хилж байгаа юм дээр хүн чи ингээд блоклогдд юм байна. Тэгэхээр тэр блокийг тэр бол тэр хүний өөрийнх нь л бодож байгаа чамд хэлж байгаа тэр хүний л бодол. Энд бол тэ би нөгөө нэг одоо 16-тай 17 18 19 20 те 20-д одоо тэр үед байсан л одоо байгаа залуучуудтай хэлмээр байгаа. Энэ цаг үе бол мэдээж маш өөр цаг үе. Чи өөрөө сэтгэхгүйгээр өөрийнхөө орчныг өөрийнхөө амьдралыг бүтээн. Тэхийн тулд мэдээж чамаас 30 настай 40 настай хүмүүс янз янзын шаардлага тавина. Чи дөнгөж одоо юу 20 23 настай чи 16 настай тэр хүмүүсийн тавьж байгаа шаардлага чиний бодож байгаа бодлын маш хол зөрүүтэй учраас 16-т минь 17-т минь те 20 хэдт минь те 30 наст минь чиний амьдралыг чи өөрөө л гоё болгоно. Энэ чиний л сонгож байгаа чиний л явах зам учраас одооноос чи хин нэгний үгийг авахын аваад хаяхын хаяад өөрийгөө л сэргээ өглөө өөрийгөө гоё сэрээ гоё нарыг хар салхи шуургатай байсан ч гэсэн энэ өнөөдөр болох л цагаагаар тэгэхээр энэ дээр чи өөрийгөө яаж хөгжөөж өөрийгөө яаж баясгаж яаж өөрийгөө хөгжүүлэх амьдралыг яаж сайхнаар харах нь чиний л сонголт болохоос биш хин нэгэн чамайг чи чадахгүй гэх нь тэр хүний л бодол чадах нь чи өөрөө угаасаа чадна гэдгийг мэдж байгаа тэр хүн чамд одоо яаж харагдаж байгааг чи л мэдж байгаа учраас тэр сэтгэл гутралд орох орчныг өөр хин нэгнээс битгий шалтгаалуулж тэр өдрөө муухай болгоорой. Тэр өдрөө сайхан байх нь амьдралаа зүв зүйтэй байлгах нь бол хөөрхөн ээж чиний л амьдралыг чинь сонголт л гэж би энэ цаг үед хэлмээр санагч байна. За одоо хоёлаа хүүхдүүд рүү илүү оръё. Ээж нь болохоор 6 хүүхэд төрүүлсэн мундаг ээж байгаа штэ. Тэгэхээр мэдээж хүүхэд хүмүүжлийн арга гэж асар том туршлага байгаа. Ээжээсээ өвлөж авсан одоо суралцсан тийм одоо хүмүүжлийн арга барил байгаа юу. Тэдрийг ингээ хүүхдүүд дээр одоо хоёр дээрээ за манай хоёр нэг ийм болчих юм бол надтай наадгүй явчихна да гэсэн тийм хүмүүжлийн арга барил байдаг. Манай ээж бол яг бидний нэг жинхэнэ нэг өөр өөртөөр нь хүн болгосон гэх юм уу. Манайхан ч бүгдээрээ 24-ийн цэцэрлэгт хүмүүжсэн. Одоо баг 2 наснасаа 6 нас хүртлээ 24-ийн цэцэрлэгт гэсэн үг шүү дээ. Тэгээд сургуультай ороод одоо сургуулаа төгсөх хүртэл мэдээж ээж өөрөө ажилтдаг байсан. Байх үедээ одоо байнгын сайхан үгэлж булан дохоог хүртэл ингэж угаа гээл нөгөө ийм башингийн доо бэлэн төс эд шүү дээ. Тэрийг ингээл зүлгэж байгаа. Юмны булан тохоо ингээд ийм ил юмнуудыг ийм цэцэлдэг төрлийн юм биш. Манай ээж дандаа далд юм. Бүгднгийн нөгөөстэй гаргаад хаяа ингээд ийм цэвэр. Би бол ээжээс тийм юм айгу сурсан байлаа. Юмыг ингээд яг нэг юм хийхээрээ тэрнийх нь ингээд бүр ингээд хийчих гэдэг те. Тэр хүнд өөрөө юм харуулж тэрнээс ингээд ийм юу гэмдэ илэрхийллээ би ингээд гоё сайн илэрхийлж чадахгүй байна. Яг нэг юма яадаг юм. Би одоо ээжийн тэрийг л санаад байна. Ингээд шалны бүр ингээд орхигдсон хэсгүүдийг тэ ингэж угаах хэвээр тэгж угаах хэвээр битгий юм бай гэл. Жохон багт тэр л айгүй юм
надад үлдсэн. Тэгэл одоо хүүхдүүдтэй бас юмаа зөвлөхдөө энийг ангицгээ тэрийг тэгцгээ гэхдээ хүн болголт итгэл хальтаа одоо утсан чи уран бүтээл дээр гэхдээ харагддсан байна. Яг ингээ ярьсан чи нөгөө жижиг чимхлүүр юмнуудыг ингэж жижиг чимхлүүр юмнуудыг ч гэсэн орхилгүй тэдрийг ингэж бүгдийг гүйцэлдүүлж иж тэр одоо ингэж цогцсон юм болохгүй тэгээ цогцолдог. Таны уран бүтээлийг харахаар яг тэгдэг байхгүй. Жижигхэн ийм эмгийг ч хаяагүй ингээд тумсны будгийг ч орхигдуулаагүй байдаг нь л яг тэр хүмүүжлийн аргаар л явж байгаа. Тийм манай ээж яг тийм баха. Тэгээ бас авсан юм нь ээж нэрээ төрсөн ч ихсэн хүн төрөөгүй юм шиг л ах хэрэгтэй. Тэр ганцхан чи хийсэн юм биш ээ л гэдэг. Тэгээ бас нөгөө ингээл нөө гой мой биш гэрээсээ нэр хоёо гэл босч ирэл барыг шууд ингээл очингот чи яатсан яасан яа тийм ирсэн миний охин гэл шүүгээ авахал сеф авахал энийг өмсгөө миний хөө энийг өмсгөө гэл миний охин тэгжээ гэл тэгээ ээж надад тийм алтмал зүлэх гэлээдэг байхгүй юу өстө чамаа хамгаал. За ээж яа охин зүгээр 5,000 эмэгтэйгээр өстө миний охин ээжээс та охинд нь өстө юм хэрэггүйгээ тэ намайг юм ганган чамин байлгах манай ээж юу бидрийг тийм байлгах бармаа шиг дуртай. Ер нь авч үлдсэн юм нь ер нь биш шүү. Ер нь тэр чигтэй л. Тэгээ ер нь нэг хувцаар нь огтж ухаанаар нь өтнө гэдэг тэр юг бол ээж ер нь бол байнга хэлтэй шүү. Гой ганган яв гэл. Тэгээ би нөгөө ээжийн нэг юм би нэг dance with me гэдэг тоглолт болсон 2000 эхлээд 21 онд болох гэж байгаад ковид гараад болоод тэрний дараа дахиад тоглолтын нэрийг өөрчлөөд хийсэн чи бэлтгэлээ хийж байгаа л. Тэгээ бэлтгэл хийх чи мэдээж би тэгэл яг л мэдээж бэлтгэл хийж байгаа юм чи яадарсан. Тэгэлсээ бэлтгэлийнхаа хөлс мөстэй байж байгаа л ээж гинт ирэл миний охин сахмах идчих гээл ээж дээр очдөг байхгүй. Өө ээж дээр очиал хөөс нэр баг идээгүүгээр би чинь ер нь айгүй бага иддэг. Тэгсэн чинь л та яг нөгөө сүтэ цайгийн өрөмтэй сүтэ цайтай нь маха ашиглаж байгаа л эцсэн чи ээж өстө ашгүй миний охин өстө сайхан идлээ мэдлээ. Тэгэл ээжсэн чи ээж өстө миний охин юу амаар энэ дуртай юм аав гээл тэгжин. Гэвч ээжээ таны надад юу өгөх юм дандаа өгшээ стилтэй. Надад таарахгүй байхгүй чи. Гүй миний охин өстө дуртай дэлгүүрээс ороод дуртай юм авах чи. Яа ээж та авч чадахгүй өстө үнэтэй юмуд байгаа. Хамаагүй миний охин гээл тутлаа яриад гээл тэ. Хоёул дэлгүүр явъя гэд. Хөө Шангрила ороод өстө нэг давхрын дэлгүүрүүд байсан надад бүр үнэхээр нэг амьдралтай гэдэг шиг насандаа ямгүй айгүй гой би ч одоо ингээд том тэг тоглолтоо хийж байгаа тоглолтоор дүүрэн одоо хамтран ажиллаж байгаа байгууллагууд байгаа. Гэхдээ тэднийхээ юугаар ч бас тийм нуудалтай ээж болохгүй шүү дээ. Хөө ээжтэй нэрээ над бүр үнэхээр ийм насандаа одоо мартамгүй одоо өстэй жаргалтай дэлгүүр ихсээ бит хоёр. Оо тэрүүгээр чинь би бас одоо хөтлөг гарч байна. Хөөх юм би. Тэр надад айгуу гоё ясаа ээжийн. Тэгээ сая бас нөгөө юунд южаарнад сая 100 тоглолтоо хийсэн чи ээж дахиад яах юм бэ? За ээж одоо боллоо. Тэгээ хамгийн гол нь өстэй дөгөөдөлтө битгий хэлээрээ гэж. Нэрээ тэгдэг штэ ээжүүд. Тэгээ тэр битээлэр энэ битээлэр. Тэгээ сая төрсөн өдрөөр нь би хамт очихтай ярьцгаа. Тэгээ тэгээл ээжтэй. Угаасаа битээлэр ингэнгөт ээж насаа окагийн төсдөр гэр бүлээсээ гээд тэгсэн шүүгээ. Надаас төрүүлээ хэлцээ байгаа. Тэгвэл бүр баасаа тийм ээжийн бол яг биднэрт нэг хувь нэмэр оруулт. Мэдээж яг л сэтгэл санаа хэцүү юу идэл бол тэгэл яг томоор гарч ирж штэ. За одоо ингэ яасан чи юу болохгүй ингэ тэгээ штэ гэл. Яс тэгнэ. Ээжээсээ авч үлдсэн юм бас өнөөдрийн бас ийм ирч хүчтэй байгаа бол мэдээж л ээж аавын эгч нарын одоо манай том эгч нар бас тэгэл яг надад бол ээж шил хандж байгаа юм чи шинэ жилээр би бол бүр үнэхээр их ачаалтай байдаг. Тэгэл өглөө хүүхдүүдээ хүрээд өчгөр орой хоолоо гарахгүй тэгэл жоох нэг юм ядрангуй өнтрэлтэй. Тэгэл тэр мэрийг ярьчин гоочстой бөөнөрөө ирээл гэр гой цэвэрлцэж өгөөл хоолоонд хилцээл хүүхдүүд хүргэж өгч аваал. Тэгэл манай том ихч бол өстой яг миний ачаалтай үед манай гэр бүл бас том орон зай. Гэтэ ер нь мэдээж яг амжилттай хүний ард гэдэг шиг дандаа гэр бүл
Тэр нь ингээд зөвхөн эхнэр нөхрөөр дуусахгүй садан төрлөөд хадмууд байж ижилтэй ингээд нүдэн дээр бас би чи нөгөө амжилт одоо ингээд гаргаал гэрт очингууд чинь тэр нөгөө намайг үнэлэх те тэр үнэлэмж нөгөө магтаал өстой ядарсны үг ингүүч юм би ядарсан гэж хэлмээргүй санагдаж байна. Юундаа ядрах вэ надад гэрт санаа зовхон байхгүй сайхан хоол цай хийцэн тэгэл халуун баан тосцсон тэгэл хүүхдүүд ингээд лифтэйхэн байхаар чинь одоо би тэр хүмүүст ядарлаа гэж хэллээ. Би чинь сая энэ бас 100 ингээд маш их ингээд ажилтай тоглолтоор 100 жилийн айгуудаар явж байгаа. Тэгэл тэр үед чинь гэр бүлийнхэн л сэтгэл санаагаар дамжил яаж ийнгээл санаа тавиал асуухад хүртэл ингээд сэтгэл санаа өөдрөг яах вэ? Гоё юм үзээд ирлээ, гоё юм дуулаад ирлээ, үзүүлэл ирлээ гингүүт нөгөө хүмүүсийн маань ч ярьж байгаа үнэ ч гэсэн сэтгэл санаа үнэхээр гоё. Гэхдээ найз нөхөд хүртэл ингээл за яаж юм идсэн юм гээл хоол авч өгөнгөт хүртэлгээ барыг нүдэнд зэлж явж би ингээд хайрлагдах хувьтай юу ч гоё юм дээ гэж барыг ингээд таарлцсан хүмүүс чи гоё шүү гэл хэлэнгөт үнэхээр гоё. Тэгвэл яг хөө мэдээж хүн амьдралд өөрөө нөгөө маш эерэг байсан болохоор тэр нь яг хэцүү цаг үед буцаал ингээл ороод ирэх надад бүр. Өвлөл бүх тэгэл намайг хайрладаг сонсдог хүмүүстэй би ташрын би маш их баярлалаа гэж хэлмээр байна. Бас өнөөдрийн миний сэтгэл санаа өөдрөг явж байгаагийн бас шалтгаан миний эргэн тойронд байгаа хамтрагч нар, үзэгчид, сонсогчид, хайртай гэр бүл тэгээ энэ дунд та нар маанч байна. Тэгэхээр миний хувьд бол одоо яаж ийм байдаг байна гэдэг ийм асуулт дандаа мессежний доор ингээд ер нь ихэнхдээ маш их ирдэг. Тэр нь тэр үедээ би тэгээд өөрөөсөө шууд ингээд яг яалаа ямар үед хүн намайг тэгж бодож ингээд эргээд ухраагаад бодонгод хүн яг ингээл харах үед сайн уу гэх үед яг л юуч бодлого сайн уу буцаагаад тий. За ингэхүү гингөт тгий гэд нөө бодохгүйгээр одоо өөрт яг зөв зүйтэй байгаа зүйлээ маш эргээр хурдан гүйцэлдүүлээд дуусгаар хүн тэндээсээ өөрөө амьдралдаа нөө ирч хүчээ хардаг. Тэгэл бодоол эргэлцсэн зүйл хүнийг эргэлзүүлээл шийдвэр гаргахад удаашраал тэгэл ажил хоошлогдол тий. Тэгээ энэ тулд миний хувьд бол яг энэ өдрөг амьдралыг эргээр харж байгаа зүйлүүд бол чадах юм аа шууд чадна чадхаараа тэргээ маш хурдан гүйцэтгэлээ сайн хийгээл дуусчихад буцаал амьдрал те одоо энэ хив маяг эргүүлээд надад гой саналыг тавина эргүүлээд сайхан хамтралыг бий болгоно сайхан харилцааг бий болгоно тэгэл шинэ найз нөхдүүдтэй болно тэгэхээр миний хувьд бол та хэдийгээр одоо үзэж байгаа 20 наснууд 30 наснуудыг хүн амьдралынхаа эргэн тойрныг бол маш сайн үнэлж хайрлаж хүндэлж явах хэрэгтэй. Хүндлэл бол хүний амьдралын хамгийн том харилцааг удаан тогтвортой байлгана. Тэгэхээр хүүхдүүдтэй ч хүндэтгэлтэй, нөхөртэй, өхнөртэй, найз нөхөдтэй ч гэсэн хүндэтгэлтэй. Тэгээд эерэг байх юм бол тэгэл аяанда чамаг амьдрал чинь гэл үсэл очино. Яг үнэн гэх би бас тэгж боддог. Зөв бодолтой зөв явсны минь шагнал юм да гэж боддог. Энэ амьдарч байгаа. Яг одоо ингэ байгаа байдлаа. Хоёр ойрхон төрсөн тэгсэн мөртлөө дандаа ингээд биеийн хувьд царай зүсийн хувьд ингээ маш гоёороо байж ин би маш чанга байна тий. Энэ бүгдийг нууц гэж байгаа юу? Тэр нь надад юундаа ингээ гоё байгаад байна гэдгийг санахж байгаа хаа. Кивийн хамтлагт байхдаа би Flex Jam гээд бэлдэржүүлэх төвд явдаг гэсэн. Тэр үед би бодибилдингийн буяа гээд багштайгаа хамтран бэлтгэл хийдэг гэсэн. Тэр үед буяа агш намайг ер нь бас яг өнөөдрийн бийг маш сайн бэлдсэн. Юу гэхээр багш маань надад нэг хоол хүнс хэрхэн эдэж явах хүн дуулаад ажиллаж байхдаа булчин шүмэс ажиллаж ин тэрийг ямар төрлийн хүнс тэжээл тэжээх вэ? Ямар төрлийн одоо шингэн зүйлийг чи ямар хэмжээ тунгаар авах хэрэгтэй гэд тэрийг бол надад бүр бэлтгэл хийх болгонд байнгын зааж зөвлөж сургаж исэн. Дээрээс нь одоо эмэгтэйчүүд ингээд төрхөөсөө өмнө бие чангалаад авах юм болвол төрсний дараа ч гэсэн булчин чин баг хүний тархинаас илүү ухаантай буцаагаад бэлтгэлээ хийхээр энэ бүгд ингээд
чангардаг гэд би тэр үед төрөнч хүнтэйч сууна гэдэг бодлого. Тэгээ зүгээр л бараг л нөө Холливуудын жүжигчдийг хараад тэр хэлбэр дүрс нь ямар гоё юм тэрэн шиг л болчмаараа ингээл өдгөө бараг нуруунд дээр гаргаж ирж яаж болох вэ гэд. Ер нь бол би бол тийм нэг галбрын тухайд л юм бодож байгаа. Тэнгүүд манай буяа багш болохоор одоо Royal гэд өөрөө нөө бэлтэржүүлэх төвтэй болцсон. Тэгээд буяа багш маань надад бол ерөөсөө одоо яг өнөөдрийн одоо миний бие балрыг зөв зүйтэй авч явах бүх одоо хоол хүнс хэрхэн удирдах одоо алкогол уусан ч гэсэн одоо хүн амьдралын шаардлагаар тий одоо энийг хэрхэн өөртөө тохирох зүйлээ сонгох нь чухал байдаг юм шиг бэлээ. Өөрөө одоо сайн ууж мэдгүй штэ. Мэддэг байхгүй юм аа гэж одоо юу ч яриад байгаа. Тэгэнгүүт одоо тухайн үед би ч гэсэн одоо алкоголыг ингээл бар амар жигш мэгшдэг. Тэлстэй нэрээ бараг сөхтөөнийг харахаар ингээд тэгэл нөгөө амьдралын шаардлагаар ингээл зүв зүйтэйгээр жаргаж тэ баяр тэмдэглэж тэгэл ингэнгүүт тэрийг одоо дуулахтайгаа би бэлтраа хэрхэн зүв авчих та тэ хоол хүнс тижэл одоо энэ ертөнцийн байгаа зүйлүүдийг хөрхэн хүн өөртөө шингээх вэ гэдгийг ерөөсөө зүгээр л тун хэмжээ хоолыг идэхэх чиний зарцуулах хэмжээ энерги чинь тэдэн цагийн үед тийм байна, эдэн цагийн үед ийм байна гэдгээ хүн өөр маш сайн мэддэг байх хэрэгтэй. Төрсний дараа гэх юм бол төрхөөс өмнө одоо эмэгтэйчүүдийг бэлтэржүүлэх өөрийн одоо дуртай спортоор гэж бас заавал жим биш. Одоо орчин цаг үед чинь йога, пилатес зөндөө одоо бэлтэржүүлэх усцан спорт гэдэг бүх төрлийн юмнууд байна. Эндээсээ өөрийнхөө таатай спортоор мэрэгжлийн ер нь багштай ер нь бол байх хэрэгтэй гэж санагддаг. Тэгээ багштайгаа тэгээ гоё орчинд тэгээ ингээд бас гоё хүмүүстэй үлгэр дуурайл авах хүмүүстэй анханасаа өөрийгөө амьдралд тэгээ өөрийнхөө ирээдүйн 30 40 50 60 наснда өөрийгөө бэлтгэл хэрэгтэй. Тэгээд нэмэлт одоо би хамгийн түрүүлээ зөвлөх юм өглөө босоо заавал пробиотик буюу ашигтай бактери ууж явах хэрэгтэй. Тэгээд одоо тэр нөгөө нэг шар тостой ус хүлээ ус. Миний бол өглөө болгон хэрэгэлдэг зүйл гэх юм бол ашигтай бактери гоё илэг тос цэс сэргээх Монгол шар тостойгоо бүлээнээр нь уучхад за тэгээд ер нь бол гайгүй. Тэгэл мэдээж одоо илэг одоо хамгаалал илэгний үйл ажиллагааг дэмждэг ч юм уу тийм нэмэлтүүдийг бол ер нь өглөөдөө хэрэгэлчихэд ер нь бол зүгээр байдаг. За тэгээд төрөөд төрсний дараа бол би өөрийг ингээл бандажин шар эмхтэй болно гэж төсөөлдөг байсан. Хэлмэтгэх одоо яана гэл. Тэгсэн чинь төрснийхаа дараа манай нөхөр тэр үед бол бас айгүй сайн нөгөө жим хийдэг байсан. Төрснийхаа дараа бас жимээ бас би барыг нэг хүүхдэд кар ситтэй хийгээд жим дээр очиод жим дээр манай жимний ах нар чинь бүр хөшөд өрцсөн юм уу төрснийхаа дараа гэл барыг манай хүүхдийг саатуулаад флекс жим дээр тэгж жимддэг байсан. Тэгээд аз болж яг үнэхээр төрхийн өмнөх хийдэг байсан дасгалууд маань намайг бүр үнэхээр хурдан сэргээж миний одоо би бэлтэр өнтер бол айгүй дэжүү. Тэгээд би ер нь төрсний дараа өнтер бол аюу сайн хурдан одоо би маань сэргдэг төрлийн хүн юм бэлээ. Тэгээд тэр нь бол би бол магадлал нь би буяа багштайгаа хамт бэлтгэж өөрийгөө тэгж бэлтгэснээрээ өнөөдрийнхээ одоо энэ би тэгээ мэдээж байнгын хөлсөөл гаргадаг байх хэрэгтэй. Гэхдээ ер нь сэтгэл гутралыг юу арилгадаг гэж хөлс. Чи ер нь зовоол ямар нэгэн зүйл зэвүүчийн хүрлээ эсвэл ямар нэгэн зүйлээс чи гутралал бол ерөөсөө хөлсөө гаргаж болох бүх химиг одоо тэр секс нь байна уу, дасгал нь байна уу, оройн орж бааранд бүжгэлдэг байна уу, хөдөлгөөн л хий. Одоо алкогольны зүйл ууж байгаа ч гэсэн чи сайхан хөдөлгөөн л хийгээд бай. Ус сайн уу, хөдөлгөөн хий, хөлсөө гарга, гадаа гарч алах. Тэгээ уул агаар юу гэдэг эсвэл зам дагуу алах нь уу, дээшээ доошоо шатаар явна уу. Ер нь байнга газар одоо босвол чи хөлсөө гаргаал үз. Бүр ингэдэж штэ. Дуу хоолойны бичлэгэнд ингээ орохоос өмнө шинээр ингээл дуу хоолойгоо бичүүлэх гээл нэг гээл тэнгүүд хүний нэг хөлс ингээ чихраал сувг мог ингээл хөлөрдөг шин. Тэгэл тэр хөлрөлт ч хүнийг ингээд сандарж байгаа сандралыг байхгүй болгодог ш. Тэр би бол тэрийг байнга мэдэрдэг. Гараал тайзан дээр гарлаа, эхний дуун дээр хөлс гарлаа. Тэгэл ингээд нөгөө нэг сандарж байгаа сандрал тэ жинхэнэ нөгөө нэг окан гарч ирэл тэ. Гид их шиг одоо чи ямар нэгэн байдлаар одоо ээж ч бай, эмээч бай, өвөөч бай одоо үзэж байгаа та байх юм бол
хажууд чинь юу ч байсан хамаагүй зүгээр хөлсөө гаргаад ганц дуртай дуугаа одоо эсвэл don't stop-ыг сонсоод бас надад нүдэн анхад чихэнд хөгжим гэдэг нэртэй дуу байдгийн. Тэрийг сонсоод ингээ бүжиглээд хөдлөөд үзээрэй. За ер нь бол хөлсөө гаргахад л хүний амьдрал бол шал өөр болно дөө. Ер нь хөлсөө л сайн гаргаад шингэнээд гаргасан хөлснийхаа шингэнээ маш сайн сөхөхөд хүний амьдрал бол маш гоё өдрөх болно. Тэгэл ийм өдрөг байдаг байх нь ээжүү те. За тэгээ өнөөдөр манай студид ирээд маш гоё сонирхолтой яриаг өрнүүлсэн Око агчтай маш их баярлалаа. Тэгээ ээжүүд чадсан. Зөндөө сонирхолтой зүйл ярьлаа. Тэгээ ээжүүд маань ч гэсэн ер нь сургамж авах маш олон зүйлүүдийг хэллээ. Эмэгтэй хүн байн гоё байх хэрэгтэй. Нөгөө ээжийнх нь хэлдгэр те гоё сайхан бай. Манай ээж хэлдгэр ганган бай. Тэр бол яг нөгөө эмэгтэй хүн нүрээ будаад үсээ ороогаад гоё хувц өмсгөр цаанаасаа нэг сэтгэл сэрэгдэг нь угаасаа тодорхой юм шиг байгаа. Тэгэхээр ээжүүд маань ч гэсэн аль болох нөгөө хогоо асгахтаач гоё бай гэдэг шиг тэр чинь л үнэн болоод байгаа байхгүй. Тэгэхээр ээжүүд маань бас дандаа гоё байгаараа өөртөө цаг гаргаж агаараа өөрсдийгөө хайрлаж агаарэ гэж хэлмээр байна. За тэгээд бас нөгөө өөрсдийгөө бас хайрлахаас гадна нөхрөө бас нөгөө ихнэрээ нөхрөө юу байлаа тий. Тэг би болохоор ингэж боддоо ш бас нөгөө гэр бүлийн харилцаа бол нөгөө харилцан бие биендээ буулт хийж харилцсан бие бинийгээ бас гангалах харилцан бие биенийг аягүй сайн хөөргөж явах. Одоо хэрвээ ууралсан ярваасан ч юм уу байх юм бол тэр үед нь аягүй сайн буулт хийж өгдөг. Нөгөө хайртай хүмүүс ч бие биендээ буулт хийж өгч харилцаа урт удаан хугацаанд байх. Тэгэхгүй маш ингээл гүжүүдлэл чим ингээл цацц болчоо гэл ингээл тэр чигтнэр ингээл арих юм бол амьдрал өөрөө тэл асуудлаар дүүрэн болно. Тэгэхээр мэдээж хүн одоо гэрлэл амьдралдаа анх удаа бие биендээ амлалт өгөөл те. Тэгэл би чамайг л хайрлана, би чамд хайртай гэл хэлж байгаа бол тэрийг одоо нэг байнгын санаал байнгын за мэдээж хүн л юм чин уурлна, аашлна. Гэтэ нэг орон зай сайн үлдээж тий одоо аль болох хайртай хүмүүстэй одоо нэг муухай үгээ хэлэхгүй одоо муухайгаар ингэж харагдахгүй тий ууралж байгаагаа харуулах. Уурлал болж игэл тэ нэр онцлогны өрөөнд орж байгаа гэдэг ч юм тий тэрийг хайртай хүмүүстэй уурлж байгаагаа ер нь бол харуулахгүй байх хэрэгтэй. Хайртай хүмүүс бие биендээ анхнаас нь гой сайхнараа л харагдуулж байгаа шүү дээ. Тэгэл хэрүүл хийж явахдаа ингээл юм ингээл өөрчлөгдөөл ингээл амар том харагдаад тэнгуү тэрнээс нь болоод хүний сэтгэл зүйн маш ихээр гэмтэж өмнө харж исэн тэр зүйл нь ингэж нөгөө муухай болно. Тэгэл муухай зүйлтэй хүн чинь байгалахыг хүсэхгүй шүү дээ. Тэгэл за одоо ууралчих үдээ, за одоо тэгчих үдээ гэж амьдралын чинь амар утгагүй шүү дээ. Тэгэхээр одоо шинээр гэрлэж байгаа, шинээр амьдарч байгаа хосуудыг аль болох тэр нөгөө өөрийнхөө ууртай царайг одоо хинтж тэр хадууд хүүхдүүд их нэртэй ч юм уу нөхөртөө ч юм харуулахгүй тэрийг хөлсөн гаргаж бүжиглэж амьдцгаая. За ойлголоо яг гоё үнэн нэг хосын юунд аль болох ураа төвчээрээр шийдэг. Тэгвэл бүжиглэцгээе. За бүжиглэцгээе. За одоо бүгдээрээ бүжиглэнгээ. Манай подкаст ивент итгэгчүүдийг аз жаргалтайгаар мэдрэх нэ. Тэгвэл бүжиглэцгээе. Манай подкаст ивент итгэгчээр Голомт банк ажиллаж байгаа 29 жилийн түүхтэй юм лээ. Тэгээд Big Loyalty гэдэг хөтөлбөр гаргаж байгаа. Тэр нь болохоор та Голомт банкаар үйлчлүүлэх бүрдээ Big Loyalty буюу оноо цуглуулах боломжтой. Тэгээ энэ оноо нь таны ингээд суглаанд оролцох эрх болно. Тэгээ суглаанд оролцсноор та энэ ингээ өмнө 2 жил бас зохиогдсон. Эхний жил нь болохоор нэг өрөө байр, хоёр дахь жилд нь болохоор Чангангийн автомашиныг бэлгэлж ирсэн юм байлээ. Тэгээ энэ жил болохоор iPhone 15 Pro Max эзнийг тодруулах нэ тэгэхээр Голомт банкаар үйлчлүүлдэг бол оноо цуглуулаарэ. Та цуглуулаарэ. Би чинь бүр насаараа голомттой одоо ч стил байгаа. Тэгвэл таны оноо зүгээр амар их. Амар байгаа юм байна да. За дараагийн хамтрагч маань Univision. Бүр Univision. Завгүй ээжүүдэд за би бол тэгжлээ да. Завгүй ээжүүдэд ер нь зориулж
зориулсан гэж хэлж болохоор ээжүүд хүүхдүүдээ хичээл сургуульд зөөдөг хоол унд гэ ингээд самгардаад нөгөө юуныхаа зурагтныхаа төлбөрийг төлөхөө мартах тийм тохиолдлууд маш их байдаг. Тэгээ энэ үйлчилгээг одоо хэлбэрчлэн гэрээсээ гаралгүйгээр Unitel-ийн аппликейшнаараа та одоо Univision-ы төр салгалт хийлгэх, мөн төлбөр төлөх, админ дугаараа солих, шинэ хэрэглэгчийн захиалгах хийх, хэрэглээний дэлгэрэнгүйгээ авах, хаяг шилжүүлэх, мөн салаалах үйлчилгээнүүдийг Unitel аппликейшнээс авах бүрэн боломжтой болсон байна. Орчин үед нөгөө ухаантай ээжүүд чинь бүгдээрээ аппликейшн ашиглаад өөрийнхөө нөгөө энергийг маш зөөр зарцуулж энэ аппликейшнуудыг аягүй сайн хийдэг болсон байл шүү дээ. Ажлаа нөгөө хөнгөвчлөлдөг маш олон ажлуудыг хөнгөвчлөөд хайртай хүмүүстэй л цагаа зарцуулах нь чухал шүү дээ. Тэгэл гараал зургтын төлбөр тушаах гээд явдаг одоо хүн байхгүй болсон байхгүй. Бүгдээрээ аппликейшнээ ашиглацгаа. Ашиглаарэ манайха. Дараагийн бэлэг маань бэлэг юм уу? Бэлэгнүүд Бифирон ла болон тос байгаа. За энэ чинь юуны ла? Өвчин намдах дархлаа дэмжиглээ. Вирусын эсрэг одоо хүүхдүүд танай томоо хүрдэг штэ тий. Тэр үед нь та лагийн одоо энэ чи 5,000-тай 15,000-тай гэх тунан байгаа. За. Тэгэхээр та хүүхдүүд ингээ жоохон нусгаарах ч юм уу тий танай томоо хүрсэн үед лагийн өдрийн 3-аар юм уу 2-оор хийгээд иж болох нэ. Гайхалтай. За энэ ч бас 2 тос байгаа хамрын төрөлөг байгаа. Бас ханай томоо хүрхээсэн сэргийлэн сургуульд нь явахад нь та ингээд гадна талд нь ингээд түрхээд явуулчих юм бол вирусаас хамгаалах нэ. Энд чи дотор нь бүгдээрээ зааварна. За гэлалаа. Тэнгүүдээс үбэдэд хэрэгтэй юм байна. Хоёуланд нь хэрэгтэй. Яг одоо нэг 9 сард хичээл сургууль эхэлсэн болохоор яг эд дэгдэлтийн үе нь болж байгаа та. Тэгтзээ манайх хоёлаа нэттэй л байна. За дараагийн бэлэг манай подкастыг Орхон бьюти салон ивент гэж ажиллаж байгаа. Ага 31 гэдэг хүүхдэд зориулсан юм. Хүүхдээ арьс арчилгааны бүтээгдэхүүн байгаа. Тэгээ энэ нь бол ерөөсөө ямар нэгэн бүр усны тусал араагүй гэсэн. Яг тийм яг нөгөө хүүхдийн диатиз, дерматиз за тэгээ арьсыг гүнд нь хүртэл чигшүүлэх яг юм орц найрлагатай учраас та хоёртаас хэрэгжилж болох нь. За тэгээ энэ улаан нь болохоор яг өөрөө гаргаж байгаа юм. Мист байгаа. Арьсыг гүнд чигшүүлнэ. Та хэрэглээд үзээрэй. За гэлалаа. Ястай баярлалаа. Болоогүй. Дахиад байгаа. Бүрүү. Та хоёртаа хэрэглээд үзээрэй. Яг нөгөө Манчестер тос бол зүгээр гэл тосч шин. Маш гоё чигшүүлт юм билээ. За дараагийн ивент итгэгчээр маань Ice Market хамтран ажиллаж байгаа. Ice Market маань энэ жил шин зармаг гаргасан байгаа. Хуш модны юм самартай, бүрүү бүхлөөрийн самартай юм заримгийг гаргасан. Анх удаа Монголд гаргасан. Тэгээ энэ хуш модны самар энэ бүхлөөрийн самарчин болохоор маш олон даваа талтай юм билээ. Амин димээр баялаг, тархитлагын үйл ажиллагааг хүртэл сайжруулдаг гэн. Тэгээд ерөнхийдөө амтны үед маш гоё 100% цэцгийгээр хийсэн болохоор нэрээ хүүхдүүд идэхэд хоолой энэ төр өвдөхгүй лээ. Мөсөн энэ төр юм биш. Ерөөсөө 100% цэцгий. Алей харъя да. Ice Market юм заримг байгаа. Тэгээд энийг гялс өрчөнд хийчих. Маш гоё амттай юм билээ нэрээ. Тэгээд та бас сонгоо хэрэглээрээ. Одоо үзмэр л санагдчих. За дараагийнх. За энэ Happy Family гэдэг хоолны бэлдэц. За энэ нь болохоор яг нөгөө нэг хүүхдүүдэд зориулсан ингээ гараар татсан ямар нэгэн амтлагч байхгүй. Тэгээ брокколиг ингээд сайхан савлцсан яг ингээл шүл рүүгээ хийхэд л бэлэн болгоцсон. Тэгээд хулууг бас л ингээ бэлэн болгоцсон. Тэгээд бас энэ бууз банш байгаа. Та нэг өдөр ч гэсэн гараа амраагаад энэ өөрөө интернет гэсэн ямар гоё юм те Happy Family бүх харай гэр бүлтэй гэдэг өөрөө. Ээж ерөн жаргалтай байвал гэр бүл жаргалтай гэдэг шүү дээ. Тэгэхээр нэг өөрөө ч гэсэн хоолихгүй гоё happy байл та. За тэгээ нэг бэлгэлж байна. Үзээ та энэ ч ямар хүнд юм. Дотор нь зөндөө бууз банш байгаа. За дараачийн ивент итгэгчээр маань хамтран ажиллаж байна. Мадам брэнд хамтран ажиллаж байгаа. Тэгээд яг энэ цэцгийн баглааг өнөөдөр өглөө танд зориулаад боосон. Ямар гоё юм бэ? Хамгийн гоё цэцгийн баглааг гаргадаг гэдгээр нь хүмүүс илүү мэднэ. За тэгээд маш гоё цэцгийн баглааг танд бэлгэлж байна. Ийм гоё үзэсгэлэнтэй харагдаж байна та угаасаа. За маш их баярлаа. Зулаата бас баярлаа. Сайхан яриа өрнүүллээ. Олон сайхан хамтрагчийн билгүүдийг авлаа. Бид нар ч гэсэндээ баг ингээд нэг санал болгож явуулсан бүтээгдэхүүнтэй л одоо баг танилцаж ер нь бол амждаг. Тэг яг энэ бүгдийн бас гүүр нь болсон ман подкастын хамт олон болон Зулаата бас гэр бүлт нь манай анхаад минь дүргээрээ. За яг
Анхаа чи намайг сайн уу гэдэг гэл тэгээ би чамааг л сайн уу гэгээгүй бах. Би одоо сайн уу гэлээ. Шахаг сайн уу гэсэн баг. Тий. Та хоёрынхаа бас нөгөө рилсүүдийг үздэг. Олон хүмүүс над руу бас таг хийгээд бас үзсэн. Тэгээ та хоёрынхаа бас нөгөө өөрсдийнхээ амьдралын сонирхолтой түүхийдэг хуваалцдаг нэвтрүүлгүүдийг бас үзчихсэн. Танай гэр бүлд бас сайн сайхан бүхнийг хүсье өрөөж гин. Надад бас яг зулааман өөр айгу сайн ээж санагддаг. Яг хүүхдийг бас нөгөө хүн гэдэг утгаар нь нийгэмшүүлж эргэн тойрон бас анхаад айгу сайн шаардлага тавьдаг надад санагдсан. Тэгээд анхаа миний дүүхнэрийнхээ үгэн сайн аваарай. Баярлалаа. Гэр бүлд нь хамт олонд нь зорж байгаа, тэмүүлж байгаа бүхий л зүйлд нь сайхан бүхнийг хүсээрөөж байна. Маш их баярлалаа. Тэгээ танд ч бас гэр бүлд нь хүүхдүүд нь эрүүл энхийг хүсье. Тэгээд уран бүтээлд бас өндөрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээ урилгыг маань хүлээж авч хүрэлцээрсэн баярлалаа. Өнөөдрийн дугаартай хамт байсан ээжүүдээ маш их баярлалаа. Тэгээ дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.